13 дугаар бодлогон дээр ээжийнхөө хоёр нийлээ 62 мянган төгрөгтэй байна. Ээж нь охиндоо 4 мянган төгрөг өгсөн ба охин мөн ааваасаа 2 мянган төгрөг авчээ гэнэ. Үүний дараа ээжид охиноос 3 дахин их мөнгө үлдсэн. Охин анх хэдэн төгрөгтэй байсан бэ гэсэн ийм өгөгдөл байна. Тэгэхээр за би эхлээд тэмдэглэе. Ээж охин хоёр гэж. Би охины мөнгийг олох гэж байгаа учраас охины мөнгийг нэг хэсэг гэж үзье. Тэгэх юм бол ээж охин хоёр нийлээ 62 мянган төгрөгтэй байсан учраас яах вэ гэхээр охины ээжийн мөнгө бол 62 мянгаас хасгана нэг хэсэг байж таарна гэсэн үг. За гэтэл яасан бэ гэхээр ээж нь охиндоо 4 мянган төгрөг өгсөн. Ээж 4 мянган төгрөг өгнө гэдэг нь ээжийн мөнгнөөс 4 мянга хасагдана гэсэн үг. Охин дээр харин 4 мянган нэмэгдэнэ гэсэн үг. За өгсөн ба охин ааваасаа 2 мянган төгрөг авсан гэсэн. Тэр охин ааваасаа авч яана гэдэг нь дахиад охины мөнгө дээр нэмэгдэнэ гэсэн ийм хэлбэртэй байна. За энийг хэдүүлээ жоохон хэлбэрчлээ очих юм бол ээжд ямар мөнгө байсан бэ гэхээр 62 мянгаас 4 мянга хасагдчих байгаа чинь бид нарт 58 мянгаас хасгана нэг хэсэг байсан гэсэн үг. Тийм ээ. Охинд болохоор яасан бэ гэхээр нэг хэсэг дээр нэмэх нь аав ээж хоёроос маань нийлээд 6 мянган төгрөг нэмсэн. За энэ тохиолдолд байхад ээж бол охиноосоо 3 дахин их мөнгөтэй болсон гэсэн. Тэгэхээр би охины мөнгийг яах вэ гэхээр 3-аар үржүүлж хийж ээжийн мөнгөтэй яг тэнцэх болно гэсэн. Тэгэхээр би ээжийн мөнгөтэй ингээд тэнцүүлээд иртэл бодох. За одоо энд өгсөн байгаа 3-аараа би гишүүн болгоныг үржүүлэх ёстой. Тэгэхээр 3-ыг нэг хэсгээр үржүүлэх юм бол 3 хэсэг болно. 3-ыг 6 мянгаар үржүүлэхээр 18 мянга болно. Эндээс 58 мянга хасгана нэг хэсэг болно. За одоо эндээс бид нар яах ёстой вэ гэхээр хэсгүүдийн нэг тал руугаа ялгана. Тэгэхээр би 3 хэсэг байгаа тал руугаа энд байгаа хэсгийг гаргана. Гэтэл энэ чинь нэг хэсэг хасагдчихж байгаа учраас энэ тэнцвүүгийн нэмгийг нөгөө талд гаргахтаа тэмдэг эсрэг болно. Тэгэхээр нэмэх нь нэг хэсэг болно. Түүний дараа энд 18 мянга маань нэмэх тэмдэгтэй байна. Энийг хойш нь гаргахаар бид нар эсрэг тэмдэгтэй болно гэдэг 58 мянгаас 18 мянгаыг хасаж өгнө гэсэн. Тэгэхээр 3 хэсэгтээ нэг хэсгийг нэмээд 4 хэсэг бол 40 мянгатай тэнцүү. Эндээс нэг хэсгийг олно гэдэг чинь 40 мянгагаа 4-т угаагаад 10 мянга буюу охины мөнгийг нэг хэсгээр тэмдэгсэн учраас охин бол анх 10 мянган төгрөгтэй байсан байх нэ гэж үзнэ. За 24 дахь бодлогын хувьд сурагч хатуу цаасыг зурагт өгснөөр хайчлаад ширээний гэрлийн бүрхүүл хийхээр болжээ гэнэ. За ингээ харах юм бол энэ хэсэг маань юу ах вэ гэхээр дээдлийн хэсэг маань арай жижигэн тойрог, доотлын хэсэг маань ингээ үзэх юм бол арай жоохон ийм том тойрог басна гэсэн үг тийм. Тэгэхээр радиусууд маань ялгаатай байна гэсэн. Тэгэхээр дээдлийн хэсгийг бол энэ хэсгээр харуулж байгаагаар энэ хэсэг бол юу ах юм бэ гэхээр диаметр нь 36 гэж байгаа юм чинь жижиг хэсгийн маань радиус бол 18-тай тэнцүү болж ирнэ гэсэн үг. За том радиус гэвэл яг эндээс энэ хэсэг бол за би нэг цэнхрөнгөөр тэмдэглэе. За эндээс энэ хэсэг бол нийтдээ 24 урттай. Тэгэхээр энэ доотлын хэсэг 18 энэ хэсэг нь бол 24 байгаа юм чинь том радиус. За радиус том гिचтэй. Тийм том нь бол юу гарах юм бэ гэхээр 24 дээр нэмэх нь 18 буюу 42 см радиусын урттай байсан юм байна. Жижиг нь болохоор радиус за жижиг гिच. Жижиг нь бол 18 см радиустай байсан. За тэгээд ямар хэмжээний цаас орох гэж байгаа вэ гэхээр бид нэр талбайгаар нь хэмжиж байгаа гэсэн. Тэгэхээр энд пи тоогоор үржүүлэх ёстой. За энэ би биччихлээ. Радиусыг үржих нь радиус үржих нь пи. 42 үржих нь пи. 42 үржих нь пинд 314-өөр бодорой гэсэн юм нөхцөл олгогдсон байна. Тэгэхээр энэ хэсэг гэтэл бид нарт нийтдээ яаж байгаа вэ гэхээр тойргийн 4-3 хэсэг байгаа учраас 4-3-аар давхар үржүүлж өгөх ёстой гэсэн. За ингээд үзэх юм бол бидний хувьд энэ хариулт маань за хэд гарах вэ гэдгийг тооны машин ашиглаад бид нар бодож болно. Тэгэхээр та нар бол бодохдоо яах вэ гэхээр нэг бүрчлэн бодолтой хийж шалгаж үзэх хэрэгтэй гэсэн үг. За ингээд үзэх юм бол биднийх бол 4154-ны 22 гарч ирж байна. За одоо жижиг тойргийнхаа бас олъё. Жижиг тойргийн маань хувьд бол радиус маань 18 гарсан тийм ээ. Тэгэхээр 18-ыг үржих нь 18, үржих нь
314 орчим нь мөн адилхан биднэрт юу байгаа вэ гэхээр түрүүний маань тойргийн маань 4-3 хэсэг байна. За ингээд үзэх юм бол 18-ыг 18-аар өргөжүүлээд тэрийг 314-оор өргөжүүлээд 3-аар өргөжүүлээд 4-т байх хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол 763-ны 2 гарч ирнэ. Тэгэхээр бид нар нийт талбайгаа олох гэж байгаа учраас энэ хоёрыгаа бол харгалзуулаад яах ёстой вэ гэхээр хасах ёстой. Ингээд хасах юм бол 33391 бүхэл 10-ны 2 буюу А хариулт маань гарч ирж байна гэсэн үг.